За хай манайхаа өнөөдөр та хэдтэй Phuket-д байгаа вилланыхаа тур буюу одоо танилцуулгыг хий гэж бодлоо. Тэгээ чалчаа влогны дундор хүмүүс зөндөө асуусан учраас та хэдтэй яг ингээд тусна гоё тур бичлэг үзүүлэе гэж бодлоо. За бид чинь ер нь Phuket-д өвөл бас ингээд урт хугацаагаар айгүй удаан байсан. Яагаад гэвэл нөгөө нэраа хүүхдтэй байгаа учраас эглээг төрөхөд ч тэр одоо багаага байхад ч тэр тэгээ ер нь айгүй олон үр төрлийн вилланд байж үзчихсэн. Тэгээд яг энэ бидний одоо байгаа энэ Tricharda болохоор ер нь хамгийн бас тухтай бидэрт айгүй таалагдсан учраас энэ чи одоо ингээд хоёр дахь энэ чи бууцсан байж байна. Тэгээ энэ удаа буухтаа 3 сараар байсан гэдэг чинь бас их урт хугацаагаар байх учраас тухтай тим вилла сонгохыг айгүй чухалчилсан. Тэгээд тайдтай энэ жил байсан виллагаа танилцуулъя. За тэгээ ер нь миний юм тур иймэрхүү бичлэгүүд манай нөхөр хийж тусалдаг байхгүй. Тэгсэн чинь цаа чи өнөөдөр байхгүй. Тийм учраас би одоо өөрөө ингэ бичээд яриа явчих. Тэгээ дундуур нас тайдтай вилла сонгоход юу чухал те одоо урт хугацаагаар ингэ байхад яадаг гэдэг бас жоохон тиймэрхүү зүйлийг бас ярилцъя гэж бодож байна. За тэгээд үлээ эхэлцгээе. За юу ч гэсэн ингээд нэг машины зогсоолтой байдаг энэ вилла. Тэгээд ингэж ороод хоёр машины зогсоолтойч байгаа л та. Тэгтээ арай том гэсэн үг. За ингээд хаалгаар ороод шууд юм толтой. Тэгээд энэ ч нэ ингээд жижиг сажиг юмнуудаа тавих. Одоо үүдэндээ авдартай юм шиг тий. За тэгээд энд нэг ундлахны өөр байгаа. Энийг хамгийн сүүлд нь танилцуулъя. За энд болохоор ингээд шууд бассейн руугаа юм гарах гарцтай. За энэ ч нэ ингээд жижиг сажиг юм өлгөөд зонтог монтог байж хэсэг тий. За ингээд шууд одоо том өрөөлөг орж байгаа юм. За тэгээд галтогооны энэ ч байгаа. Галтогооны энэ ч. За тэгээд dining area буюу хоол идэх хэсэг нь чинь нэ. За тэгээд том бодонтой чилэр хэсэг нь чинь нэ. Надад болохоор яг ингээд вилланы нэг гоё юм ингээд яг одоо common area буюу те айгүйх цагаа өнгөрүүлдэг хэсэг нь бүгдээрээ ингээд нийлч гисэн. Тэгэхээр ингээд нэгнийгээ айгуусаа харж чаддаг. Одоо энэ чинь ингээд галтгоонд хоол хийж байхад энд ингээд сууж байгаа хүмүүс нь харна те. Тэгээ энэ чинь ингээд зургт үзээд ингээд байж байгаа хүмүүс нь ч гэсэн ингээд бүгдээрээ ингээд гоё нэгнийгээ харах хамтдаа байх боломжтой аюу таалагддаг. За бид тэгээд урт хугацаагаар байж байгаа шалтгаан нь болохоор манай бага охин нэр хаага тийм учраас үл жоохон утаанаас хол байлгах гад энэ ч байгаа. Тэгээд аюу их юм авчирсан. Энэ хартаа бүүэлгчийг авчирсан, car seat-ийг авчирсан, хоёр тэрэг авчирсан. Ер нь бол аюу хачаатай явж байгаа. Гэхдээ ер нь юм нэраа хүүхдтэй гэр бүлүүд угаасаа л аюу хачаатай явдаг. Тэгээд тэрэн дээр бол нэг тийм амар их хачаатай байна гэд ингээд нэг одоо цааргалаад ч юм уу стресстэд байдаггүй. Тэгээл завгаасаа л одоо хэрэгтэй юмнууд юм чинь тий. Car seat бол нэлээд ачаа. Гэхдээ car seat авчирсан тохиолдолд маш их хэрэглэгддэг. Тэгэхээр таад маань гэр бүлэрээ ямар нэгэн газар руу бас урт хугацаагаар явж байгаа бол урт хугацаа гэдэг нь ер нь одоо 2-7 хоногоос дээш бол би бараг урт хугацаа гэж боддог. Тэгэхээр тэгж байгаа бол car seat авч явал бүр супер шүү. Яг машинд хүүхд өөрийнхөө car seat-эн дээр суугаад явах шиг одоо тухтай юм гэж байдгүй. Тэгээ манай хүүхд бас car seat-тэй авчирсан айгүй өөрийнхөө тухтай явж байгаа. Энэ бүүэлгч энэ төр бол одоо манай охин Монголд очих юм бол бараг хэрэглэхэ болчихсон байхгүй. Тэгэхээр ийшээ бас аваад ирсэн. За яг энэ будингийн суух хэсэг нь болохоор ингээд доошооноо ингээд шатаар буугаад жоохон энэ төвшнгөөсөө нам баггүй юу. Тэгээ тэрний одоо учир шалтгаан гэсэн чинь энэ нь ингээд тэр чигтээ онгодог. Тэгэхээр гадаа талбайтайгаа ингээд нэг болж байгаа гэсэн утгатай мэл л тэ. Тэгээд яг дээрээ юм дээвэртэй тэгэхээр бас нөгөө нэг бороо ороход энэ цонхоо онгоолцсон байсан ч гэсэн яг ингэж бороо ишээгээ дотор талбаа руу орж ирдгүү. Тэгэхээр яг энэ сүйдрэлсэн хэсгээр ер нь бол бас ингээд суух боломжтой. За хэдүүлээ түүрээ үргэлжлүүлцгээе. За ийшээ болохоор манай мастер бедрум байгаа. Мастер унтлахны өрөө орж ирээд шууд ариун цэврийн өрөө нэ. Ер нь тэгээд ариун цэврийн өрөө ууг нь юм гоё том талтай, том цонхтой бол нүрэ бодгоод амар гоё байхгүй тий бүр ийм гоё гэрэлтэй. Тэг нүг яг Vogue-ийн ийм яг нүрэ боддог юм нойлнууд идэв штэ тий ариун цэрийн өрөөнүүд ингээд одууд ингээд makeup tutorial энэ үзүүлээд байдаг ариун цэрийн өрөөнүүд шиг болчт юм элэ. Тэгээ тэр нь яг гол учир шалтгаан нь ерөөсөө л том цонхондоо л юм бэл л тий. За тэгээд ариун цэрийн өрөө бол айгуу гоё тухтай юм байсан. Энд ч ийм шкафтай. За тэгээд энд ч нэг жоохон тийм ажил хийгээ суух workspace-тэй би ер нь бол ажиллаа энэ хийж сууж байгаа. Тэр нөгөө нэг ууг нь энэ жоохон нүүр будгийн ширээ байх хэрэгтэй юм шиг л байна л та.
Тэгээд би ч одоо ажиллаа ихтэй ингээл нүрээ хараад толинд хараал ажиллаа гэдэг байгаа. За энд ингээд унтлахны өрөө нь. Тэгээ ер нь эдэр нөгөө нэг виллагаа тохижуулахтай аюу юм цэнхэр номин ногоон өнгө мөнгө шингээдэг юм байл л те. Тэгээ тэр нас гоё сэрүүхэн ч юм уу нэг тиймэрхүү уур амьсгал өгдөг байх гэж би бол бодсон. За цогоо хоёр нэрээ би нэг чалчаавлаг дээр хэлсэн. Дэвсгэр давуугаа авчирсан гэд урт хугацаагаар аялж байгаа бол дэвсгэр давгаа аваад яваарэ. Ялангуяа одоо яг өөрсдийнхөө унтах туртай тэр дэвсгэр давгаа аваа явах юм бол одоо очиод тэр аялж байгаа ч гэсэн яг өөрийн чинь гэр биш л юм чи бас жоохон хаяа гэрээ санах ч юм уу ороо санах тийм тохиолдол гардаг штэ. Тэдэр нь одоо хамаагүй буурдаг. Ягаад гэвэл өөрийнхөө унтлахны даавтаа унтж байгаа үед айгүй гоё тухтай унтдаг. Тэгээд манай нөхөрт хоёр бүр энэ тэрдэг энэ дэрэндээ амар хайртахгүй. Гэхдээ энийгээ Монголтой үлдээ энэ чээрээ шинийг авсан. Нойрны чанар бол маш супер байгаа. За ингээд ер нь аль master bedroom нь. Тэгээд бүх унтлахны өрөөнөөсөө басан руугаа гарах гарцтай юм билэ. Окей. За дараагийн өрөөг нь харуулъя. Энд нэрээ манай охины юм homeschooling corner байгаа. Homeschooling гэхээр бид нар бас энэ чинь ингээ 3 сар болж байгаа юм чинь аль болох юм олон төрлийн охинтойгоо хамт хийх хичээлийнх нь юмнуудыг аваад ирсэн. Тэгээд эндээс ингээд шинэ юмнууд нэг хийхээр нэмж авахгүйгээр тий ингээд одоо юу гэдэг зураг ингээд будах зургуудыг ингээд урьдчилаад Монголоос ингээд хэвлээд аваад ирсэн. За тэгээд энд одоо ингээд монгол хэлнийх нь үгсийн сан байна. За юм олон төрлийн пазл байна, унших номнууд. Энэ болохоор миний уншдаг номнууд байна. За энэ хүүхэд маань цагаан толгоон өсгүүдээ ингээд сурж байгаа. Тэгээд тэрнийх нь том юм хэвлэлүүд бас байна. Ингээд ер нь бол айгүй олон төрлийн юмнуудыг аваад ирсэн. Нартай ийм их ном унших бичих материал. За энэ тоо өсөг мүсгээ бичих материалууд гэдэг. Яхад баг би бүтэн чимдаан дотор ийм их юмуд авчирсан. Тэгээд хэрэгтэй юм бэлээ. Ер нь бол одоо бүтэн чимдаан ном бичих иймэрхүү юм авчирна гэдэг чинь хэцүү шүү дээ тий. Гэхдээ яг авчирсан чинь айгүй хэрэглэгдэж байгаа. Тэгээд би авчирсандаа ер нь бол айгүй сэтгэл хангалуун байгаа. За богино хугацааны аялал бол 7-10 хоног моногт бол ингээд хүн чинь өдөр болгон гарч юм хийгээд ингээд айгүй завгүй байж байгаад гэртээ арчдаг шүү дээ тий. Жохон тэрнээс удаан урт хугацаагаар бай гэвэл зарим өдөр зүгээр л гэртээ амрах ч юм уу гэртээ байх тийм байх бас тохиолдлууд гардаг. Тэгээ тийм үедээ хүүхдтэйгээ бас одоо тий өдөржингөө утас үзүүлээд ч юм уу эсвэл ингээд өдөржингөө хийц хүрээд байж ахгүй бас ингээд хүүхдтэй жохон юм ингээд зааж өгөөд урагшлуулаад ном хамт уншаад ингээд юм хийгээд байж хахад айгүй өөрхөн цаг өнгөрдөг байхгүй айгүй одоо чанартай цаг өнгөрдөг. Тийм болохоор аваад ирсэн. Тэгээд авчирсандаа айгүй баяртай байгаа. За энэ ч болохоор ийм лондри өрөөтэй. За тэгээ лондри өрөө нь бол ер нь айгүй эвтэйхэн шийдсэн санагцсан. Ингээд нэг хүндрүүлэхгүй. Одоо ер нь бас би нөгөө нэг ийм лондри өрөө сонирхож байхад гэл дизайнууд нь одоо инстаграмаар өстө тэр гой гэрээ эзэгтэй нэр чинь ямар ч гой лондри өрөөнүүдтэй юм дэ тэ бүр ингээд айгүй гоё болгоцсон. Тэг яг үнэндээ лондри өрөө тийм сүртэй байх шаардлагагүй. Одоо иймэрхүү юм байхад айгүй хэрэглэгдэж байгаа хгүй зүгээр нэг хідэн сагснуудтай тэгээд хувцснуудаа юм өлгөж тавьж хатаах хэсгүүдтэй тийм ээ. За тэгээд гоё эндүүдлэгийн хэсэг бол байхгүй. Эндүүдлэгийн юу байсан? Тавцсан байсан. За тэгэл иймэрхүү ингээл энэ ч жоохон цэвэрлэгээний бодисуудаа хийх хэсэгтэй. За энд болохоор манай цочны ариун цэврийн өрөө байгаа. Гэт ийм дүүштэй хэл болоо. За энд болохоор манай бэбигийн маань өрөө байгаа. За манай бэби ч одоо энэ орон дээр унтдаг шүү дээ. Ингээд орон дээр унтдаг. За тэгээд энэ ч ингээд хүүхдийн маань хувцас хэрэглэл тиймэрхүү юмуд байгаа. Тэгээд ер нь бол одоо энэ ч бас нэг өөр хүн байх боломжтой. Тэгээд ер нь бол манай асрагч хамт байж байгаа. Тэгээд энэ асрагчийн ойлголтууд ингээд давхар ашиглагдчихдаг. За таад одоо гадаа пул хэсгийг харуулъя.
бид нар бас нэг өмнө нь Tricadad байж хахад гадаана юм одоо барбекю бүр гадаа юм галтгоотой хэсэгт нь байжсэн байхгүй юу. Тэгээд энэ бол гадаа галтгоо бол нэг ашиглагддаг юм бэлээ. Аюух нөгөө найзуудаа дуудаж тий одоо ивент хийж аюу тийм одоо шоу хийдгүү бол нэг их ашиглагддаг юм бэлээ. Тэгээд энэ удаа зүгээр тимгүүг авцсан. Тэгээ энэ өрөөнөөс ингээд гарч ирэх боломжтой. Эндээс гарч ирэх боломжтой. Эндээс гарч ирэх боломжтой. Эндээс гарч ирэх боломжтой. Шамбала гэдээ виллад байж хахад нөгөө нэг дотоороо холбоогүйсэн байхгүй виллан дотоороо холбоогүй. Тэгэхээр өрөө одоо жишээ нь ундлахны өрөөнөөс том өрөө рүү орж ирэхийн тулд вилланаас одоо өрөөнөөсөө гарч ирээд гадуур алхах ёстой. Тэгээд тухайн үед нэг ингээд тэрийг тоогоогүй. Гэхдээ яг үүндээ тэр айгу хэцүү юм байл шүү. Яагаад гэвэл бороо моро орж байгаа үед одоо галтгоо руу орж чадхаа болчдөг. Тэгээ яг гэр дотроо өрөөндөө л хавчигдчихдаг байхгүй юу. Яагаад гэвэл заавал гадуур ингэж гарч ирж алхах хэрэгтэй учраас. Тэгэхээр бас вилла сонгохдоо нөгөө дотоороо ингээд холбоотой бол айгүй амар байдаг. Тэгээд энэ Tricadad болохоор дотоороо холбоотой нь л ер нь бид нарт хамгийн их таалагдсан баха. За тэгээд бид нар бас нэг жил 2 давхар вилланд байж үзье. 2 давхар вилла бол хэцүү юм бэлээ. Нэг давхар байвал хамаагүй амар юм бэлээ. 2 давхар чинь ингээд яг унтах гэж л дэшегээ гардаг болчт юм байлээ. Тэгээ ингээд дээшээ ийм өндөр шатаар ингээд гараад ах чинь хөл өвддөм бэлээ. Өдөр болгон гараад ахаар. Тэгэхээр нэг давхар байвал айгүй амар өрөө мөрөлөг ороод амраал гарч ирэхэд айгүй амар. За тэгээ та хэд надаас нөгөө нэг одоо яаж виллагаа захиалдаг вэ? Эсвэл одоо яаж тийзээ захиалаад аяллаа ханаас авдаг вэ гэж аяг асуудаг. Тэгээ би бол тийзээ Air Market-аас авдаг. Тэгээ манай нөхөр ер нь 9 сар 10 сараас эхлээл энэ жил өвөл хааш явах уу гэдээ аяллаа зохицуулаад шийдээд юу эртнээс төлөвлөждөг бит хоёр. Тийм болохоор бас дараа нь сонголт ихтэй аяг амар байдаг байхгүй юу? Тэгэхээр Air Market-аас бол ер нь тийзээ аяллахаа одоо тий маршрута очиод байх газраа бүгдийг ингээд ахуулж болдгоо. Air Market holiday ялангуяа яг ингээд аяллаа маршрут дээр аяллаа гоё юм пакэжууд гаргацсан байдаг. Та хэд бас тэрийг сонирхож үзээрэй. Air Market-аас нөгөө тийзээ захиалахаар яг одоо нэг аяллаа зөвлөх тантай ингээд холбогдоод хаашаа яаж явмаар нь хідэн хүн ингэж явна гэд айгүй гоё яг ингээд ярилцаад шийдэд өгдөг болохоор айгүй амар байдаг. Тэгэхгүй өөрөө ингээд онлайнаар ингээд хараал тий үн хараал үн судлаад тэгээд ах чи айгүй хэцүү байдаг. Тэгэхээр яг тэр үйлчлэгээ бол Air Market-аас авахд айгүй супер шүү. За вилла захиалган дээр болохоор ер нь Air Market holiday бас захиалж өгдөг. Тэгтээ цогой хоёр бол ер нь эхний хэдэн жил Airbnb-гээр зүгээр шууд захичдаг байсан. Airbnb-гээр харж байгаа л тий. Тэгтээ сүүлийн үед болохоор бид хоёр энэчнээ нэг эйженттэй болсон. Тэгээд энэчнээ эйженттэй болсон болохоор тэр эйжентээс асуугаад шийдээд явж байгаа. Нөгөө сүүлийн бедрумээ танилцуулах мартсан биз дээ. Би ч нөгөө тэнд хүүхдүүдэд төр оруулчаад байжсэн юм байхгүй. За сүүлийн өрөөгөө танилцуулъя. За сүүлийн өрөөнд гаднаас нь орж. Манай л яг Google-тэй үзээд байж гин. За энэ унтлахны өрөө бол манай нөгөө охины унтлахны өрөөтэй ер нь бол адилхан. Тэг ингээд шкафтай дотор нь олтой. Айгу амар юм бэлээ.